За юу яцхан намаа трейдерүүдтэй. За энэ видеогоор ерөнхийдөө өчигдөр болон өчигдөр шөнийн болон өчигдрийн одоо өчигдөр өнөөдөр хоёрын уналтанд зах зээл дээр гараад байгаа уналтын талаар баг зэрэг техник шинжилгээ хийгээд за ерөнхийдөө цаашаа ямар чиг хандлагыг агуулж болох вэ? Боломжит хувилбар магадлалуудын талаар яриад анхааруулах зүйлүүдийг хэлээд өгье гэж бодоод ороод ирлээ. За алт бол байла тий. За энэчнээс бараг 7-8% унцсан баха. Ерөнхий алтны гол унаж байгаа шалтгааныг бол нэг иймэрхүү байдлуудаар тайлбарлаж явах шиг байна. За хэтэрхий өндөр үн буюу overbought ханшин дээр очсон. За тэгэхээр доороос хөрөнгө оруулж байгаа худалдаж авсан одоо хөрөнгө оруулагч нар ашигын таталт хийж авсан тийм profit taking гэж үүдэг. Тэгээ хэтэрхий олон өндөр ашигын таталт буюу одоо sell ордерууд ороод ирэхээр зах зээл бас шокны уналт гарч болдог. За нөгөөтөгөр Федийн бодлогын хүн бол хэвээр үлдсэн боловч за тэрнтэй холбоотой Трамп бол Jerome Powell гэдэг chairman-ыг бол одоо солих талаар нэлээд удаан ярьж байгаа. Нэлээд мөнгөний бодлогын хурдан бууруулах ёстой гэдэг ерөнхийлөгч босноос хойш нэлээд шахаж шаарддаг байсан. За тэгэхээр энэ яриа бол үндсэндээ Баасан гаригийн өглөө буюу одоо манай цагаар оройн юу үеэр сая скул дээр би нэг мэдээлэл оруулсан те. За тэрийг манайхан бас уншичаар энэ дэр харагдаж байна уу? Ер нь бол Jerome Powell-ыг солих ийм нөхцөл байдал хүрч байгаа юм байна. Тэгэхээр магадгүй цаашдаа мөнгөний бодлогын хүүг бууруулах чиг хандлага яагаад вэ гэхээр Трамп өөрийнхөө одоо хүссэн тэ өөрийнх нь одоо нэг мөнгөний бодлогын хүүг яаралтай хурдан бууруулах тэр одоо нэг хэлснээр нь ажиллах тэр хүнийг тавих гэж байгаа нь дамжиггүй асуудал. Тэгэхээр ирээдүйд бол мөнгөний бодлогын хүү хурдан буурж явна гэж бол таамаг төвшиж байгаа гэсэн үг. За тэгээд мөнгөний бодлогын хүү буураад ирэхээр магадгүй долларын индекс дээр бас яаж нөлөөлөх үү те. Эргээд чангарах боломж бий юу? За бодлогын хүү буураад зах зээл дээр одоо мөнгө нийлүүлэлт их байх үед бол уул нь бас суларж идэг гэдэг иймэрхүү корреляцууд байдаг. Гэхдээ за долларын индексээ хэдүүлээ харах юм бол нөгөө өнгөрсөн 5 дахьд хагассан сайн өнгөрсөн маркет watch дээр ярьж хахад хамгийн өндөр одоо нэг волюмтай арилжаалагдчихсэн бүсээ 25 онгоо арилжаалагдчихсэн. Бүсээ бол волюмороо доош нь одоо унаад ороод ирсэн. Суларсан. За тэгээ эргээд энэ суларлын цэгээс буцаад баг зэргийн энэ чангарж байгаа байдал нь мэдээж өстой алтны ханшинд эргээд сөргөөр нөлөөсөн онолтонд нөлөөсөн байх боломжтой гэж бол харж байгаа юм байна. За окей. За техник шинжилгээ. За ер нь бол алт унаж дуусаагүй байх магадлалтай шүү. Хэрвээ одоо энэ бүсүүдээс хангалттай унжлаа гэж бодоод buy ордерууд хийж явах юм бол маш эгзэгтэй. За би нэг видеог хий гэж шийдээд орж ирж явах үед энэ дээр бас юу болох гэдэг нь хараадахыг. За үндсэндээ яг нөгөө хүчтэй уналтын дараагаар хажуугийн хөдөлгөөн чинь өөрөө бас нэлийн рейнж нь том болоод явцсан шүү. За рейнж нь том болж байгаа гэдэг нь өөрөө юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоо та алтан дээр дараад үзэх юм бол энэ хоёрын чинь хооронд ингээд ийм жижигхэн хөдөлгөөн 1 минутын чарт шүү дээ. Энэ хоёрын хооронд $70 үнэлгээний зөрүүтэй ийм үндсэндээ 700 pip орчим байгаад байна гэсэн үгтэй. За бүрэн доороос нь аваад үзэх юм бол бараг энэ чинь 100 гараа авчих юм шүү дээ тий. Саяныхаа төлийг хаах толтгоноос. За ингээд 100 ингээ гарan. Тэгэхээр одоо ингээд 1 минутын чартн дээр хүртэл ямар нэгэн buy sell тавч дарахад одоо 1 минутын лаач нь өөрөө үнэлгээ нь амар том болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө хуучин амар зөөлөн хөдөлгөөнтэй рейнж багтаа үед бол харьцангуй гайгүй шийдвэр гаргах stop loss тавих юунууд чинь ойрхон юм шиг санагддаг байсан бол одоо эсрэгээрээ маш хурц хөдөлгөөнтэй юм шиг санагдаж шүү. Яагаад гэхээр энэ хоёрын хоорондын рейнжний хөдөлгөөн чинь хэдийгээр одоо бүтцээрээ зураглалаараа жижигхэн харагдаж байгаа боловч нэг ланд очих одоо value бол маш өндөр болж байгаа гэдгийг сануулад хэлчихье те. За одоохондоо бол энэ хоёрын хооронд өглөө Азийн рейнжнээс одоо ч цаг эдэлж байгаа Лондон нэгдэх болоогүй. Азийн рейнжний хөдөлгөөн бол яг Азийн рейнжиндээ явж байна те. Гэхдээ өнөөдөр маркет 9 цагт нэгдэж гиснээс хойшоо бол унаж орж ирсэн. Тэгээд докторж байгаа асуудал шүү. За тэгэхээр одоо алтыг хэрвээ илүү buy тал руугаа харах гэж байгаа бол за энэ бүсээс нь хит олон оролдох гэхээсээ илүүтэйгээр магадгүй илүү confirmationтэй арилжааг хийх гэж оролдох юм бол энийг дээш нь сэтгүүлж хагаад ядаж энэ бүсээсээ одоо энэ рейнжийн хөдөлгөөн эргээд буцаагаад байс руу шилжиж гинэ гэдэг confirmation-ыг баг зэрэг ч гэсэн нэмэлтээр авч ийж buy order-ууд орчихгүй бол энэ алт бас үргэлжлээд унах магадлал байгаа болоо гэж би хараад байна. Тэ өнөөдөр гол нь 5 дахь өдөр шүү дээ. 5 дахь өдөр маш юу байдаг те. Ер нь бол 5 дахь өдрүүдээр хөрөнгө оруулагч нар зарилжаа хийдэг нөхдүүд бас нэлээд маркетинг сүүлийн үеийн 5 дахь өдрийг бол та хэд мэдж байгаа бох те. Хүчтэй нэг тийш нь хөдлөгдөг иймэрхүү зүйлүүд байгаад байгаа. За тэгээд мэдгүй ямар ч хэлсэн buy хийж болно, short хийж болно. Энэ 5 дахьд бүр за яг бүр энэ рейнжин дотор рейнжин жоохон томроод арилжаалагдаад дуусчихыг үгүйсэхгүй бас хит нэг тийшээгээ харна гэхээс илүүтэйгээр ягаад вэ гэхээр бас хүчтэй хөдөлгөөнүүд волюмууд өчтөр өнөдөр хоёр ингээ гараа явж байгаа учраас бас харьцангуй доктортой өнгөрөх ч үгүйсэхгүй. Гэхдээ өмнөх 7 хоногийн 5 дахь удаа эргээд бодоод үзэх юм бол маш хүчтэй хөдөлгөөнүүдийг гаргаад байсан гэдгийг бол эргээд санаад мартаж болохгүй байх гэж бодож байна. За өчигдрийн уналтнаас те шөнө эргээд Нью-Йоркийн зах зээл дээрээс өссөөд маркет бол энэ дээр хаагцсан юм ба шүү дээ. Тэгээд шөнийн арилжаа
За тий Централ банкны арилжааны үе гэж байдаг. 5-аас 7-гийн хооронд байгаа хаа. Тэгээ маркет ч өөрөө эргээд ингээд 9 цагийн үед нэгдэж байгаа. За тэгэхээр buy short за жоохон том цагийн кандидатуудыг ингээд хараад тахаар одоо энэ нэг цагийн зурган дээр юу харагдаж байна гэхээр энэ бүсийг энчинээс дэшегээ сэрэлж чадахгүйгээр локейшн хамаад доошоогоо явуулаад байгаа дүр зураглал. Тэгэхээр нөгөө түрүүний рейнжний чинь топ дээдлийн орой гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг ядаж эргээд дээшлүүлээд бид нар нөгөө сетап хүлээдэг шүү дээ тий. Уналт орж ирлээ. Локейшн хамлаа дэшегээ яваад буцаж ирж pullback-наас нь иймэрхүү бүтцийг харж хүлээж иж оролт хийх гэдэг тий. Нэг бол бүр ингээд энэ дээрээсээ ингэж авдаг гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү ядаж зөв тогтлыг тий хүлээж иж оролт хийхгүй бол олон бай ордрууд тэр цэсмаа юм эрсдэлтэй нэг candle дээр очиж байгаа value өндөр байгаа үе дээр бас одоо эрсдэлтэй арилжаанууд хийх юм бол дансны чинь баланс огцон багсах юм аюултай шүү гэж сануулах гэдэг. За тэгээд жоохон ингээд харъя те. За энэ дээр сүүлийн зүгээр анзаарсан энэ уналтын дунд юу аваад явсан бэ гэд харсан чинь 3 минутанд энэ дээр нэг юм орой дээр шалгаж исэн контролын price zone байсан юм билээ л те. Тэгээ энийгээ сэтлээд энэ дээр нэг юм candle юу одоо дүр зураглал price action-ы дүр зураглал сэтлээд доошоогоо хөдөлгөөний дүр зураглал үзүүлээд эргэж ирж pullback энэ зоноос ирж шалгаж байгаа байдал энэ төр ер нь нэг тийм хүчтэй дээшээгээ одоо өнөөдөр 5 дахь дахиад all time high хийн гэдэг бол маш магадлалыг маш багасгаж байгаа дүр зураглал байгаа гэж би харж байна. Илүү томрох юм бол өнөөдөр өсөлт гарлаа их хол явахгүй те. За бүр өнөөдөр ч гэжтэй одоо хэдүүлээ дараагийн өсөлтийг энэ бүсээс ер нь бол хязгаарлаж харж болох гээд энэ уналтын дунд орж ирж байгаа буцаад өссөн энэ ханшийн price action-уудыг харахад бол одоо энэ дээр нэг те зон усж байгаа ч те. Уналтын дундаа бай оролдлогод хийсэн боловч хүчтэй буцаагаад ясан эргэж ирж ин чи шалгасан захиалгууд эн чи price action орж ирж ин чи орж ирж ин. За тэгэхээр хэдийгээр энэ өслөө гэж бодоход те энэ маань өөрөө энэнийг дээшээгээ бас сэтлээд явах боломжгүй одоо магадлал багтаагаар одоохондоо харагдаж байгаа шүү заяа. За тэгээд тийшээ гарч ирэх юм дахиад энэ дунд бас нэг даваа байна. 5300 гэдэг ханшин дээр за нэг иймэрхүү бүсүүдийг бол анзаарагдаж шүү заяа. Дээрээс бас ханшиг доош шахах магадлалтай бүсүүд гэж би харах гэдэг. За тэгээд уналтыг бол ерөөсөө бид дууссан гэж бодохгүй байна. Энэ цагийн price candle-уудыг харахаар одооний энэ хөдөлгөөнүүдийг харахаар за тэгээд мэдээж түрүүний зооны дэшегээ сэтлүүлж иж бай харуул яасан юм бэ гэсэн юм санаа. За тэгээд сүүлд эн чи баг зэргийн доктортой явж байгаа банк гэд явсан руугаа нэг задлаад дэшегээ явж байгаа бүсний ордер зоонууд дээр ерөнхийдөө ингээд энэ all time high хуучин байсан high ханшуудаа шалгаад ингээд орж ирж байгаа. Энэ хэрвээ ойрхон ахаад шалгагдахаар эргэж орж ирэх юм бол одооныхоо юугаар унаад бас доошоогоо сэтлээд бас хүчтэй доошоогоо явахыг үгүйсэхгүй шүү. Одоо зах зээл дээр бид нэг байж болох бүх магадлалуудыг урдчлан тооцоолоод одоо магадлал төвшүүлээд байж байхгүй бол одоо юу гэдэг энэ чинээс би байл харна гэдэг нэгтлийн төлөвлөгөөтэй байснараа нөгөө тархины блоконд ордог тийм үү. Энэ дээр нэнгүүд мөртөө бай үзэж нөгөө зах зээл нь доошоогоо яваад ах чинь ингээд өөрийгөө хорлоо аждаг нэг иймэрхүү зүйл одоо алдаанууд бидэн дээр илэрж идэг учраас иймэрхүү зүйлүүд дээр анхаараарай. 50 арилжааныхаа шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Бүр шаардлагагүй нөхцөлд заавал ийм эрсдэлтэй үед арилжаа хийгээд байх шаардлагагүй шүү гэж бас зөвлөхөр байна. За тэгээд одоо энэ дээр энд нэг 15 минутын энчээ бас нэг ингээд юу үсчих. Энийгээ шалгачаад ингээд бас доошоо хэлбэгээд ороод ирч магадгүй гэдэг юу түрүүн одоо ярих гэсаар байтал болчихгүй байна нөгөө. За ямар тач заяа. Энд чинь өөрөө нэг дотроо жижиг цагийн юу боловч ингээд волюм татаад үзэх юм бол юу байгаа шүү дээ. За тийм энэ нь одоохондоо нэг волюм чинь хамгийн эцэстээ арилжаалж байгаа 70% юу. Шалан энэ бүс дээр байгаа. Тэгээ volume profile татаад үзэхээр энэ чинь нөлөө нэг оролттой баст те. Тэгэхээр одоо энэ чинээс бас нэг шууд энэ дэшегээ сэлж гарч ирч чадаагүй тохиолдол чинь эхний удаадаа тэгээгүй тохиолдол чинь юм байх чинь гэдэг ч юм те. Одоо энэ дээр уул нь бол дэшегээ сэтлүүлж оруулж ирчээд pullback-наас нь за энэ лааны паттерн зөө тогтлоос нь ордог гэдэг ч юм уу нэг иймэрхүү хоёр юг ядаж хүлээн гэсэн. За гэхдээ одоо энэ том зураглалын юг анзаараад энэ доороос бас ордер байх боломжтой. Ордер блокууд хаана зах зээл дээр хаана арилжаанууд үлдсэн байх магадaltaй хаанаас шортууд нь бааюуд нь хамгаалагдах боломжтой вэ гэдгүүдийг харж байгаа л яах гэдэг гэсэн. Тэгэхээр одоо ингээд энэ хавьяас бол бай үзээд байх нь одоо ингээд эн чи үзэн энэ яваалуудаас бүгд үеинд нь үзээд явах бол ингээд маш хортой болж байгаа гэсэн шүү. Олон стоп лосс цуглах магадaltaй. Энд ямар сетап бүрдэг нөхцөлд ийм өрсөлдөлтэй үед арилжаа хийхгүйгээр бас хүлээцтэй харж суух нь өөрөө энэ арилжааны бас нэг ихэн хэсэг байдгийг шүү гэдгийг сануулад л ч тий. За Nasdaq-ийг асарч баахан нэг 100 юм ярьчих гэсэн чи бүр чалчсаар гаргалагч. За тэр Microsoft-ийн уналттай холбоотой AI-ийн хүлээлт жоохон ясантай холбоотой.
бас мөн ялгаагүй. За биткойн за юунууд чинь өнөөдөр ороод ирсэн юм билээ шүү дээ. Өнөөдөр ороод ирсэн. За Nasdaq-ийн нөгөө нэг таазыг чинь дээшээгээ сэтэлчээ. За энэ хэсэг рүүгээ тэмүүлнэ гэсэн юу бол аль үжээ ажиллаа дуусчихсан тийм үү. За 5 дахь өдөр ярьсан, 2 дахь өдөр хэдүүлээ бас ярьсан. Энийг дээшээ сэтэлээд явчих юм бол энэ all time high хэсэг рүүгээ энэ зоонууд руугаа тэмүүлээд явчихна гэсэн юу бол энэ 7 хоногт биелээ дуусчихсан. Харин эсрэгээрээ юу дуусгаас өмнө буцаагаад энэ чинээс шууд rejection аваад хүчтэй. Одоо техник шинжилгээгээр ярих юм бол энэ чинээс rejection аваад хүчтэй уналтыг хийгээд ороод ирлээ гэж ойлгож болох хэрэгтэй болно гэсэн. За одоо тэгээд нэгэнтээ энэ одоо энэ нөгөө өчигдрийн хатгалт юу чинь энд хүчтэй волюмтай байгаа бүсүүдийнхаа тий энэ том их арилжаа хийгдсэн бүсүүдийнхаа ёроол руу хатгаж орж ирээд ингээд энээсээ баг зэрэг rejection аваад одоо ингээд нэг иймэрхүү ямар нэгэн бүтцгүй хаашаага чиглэл хэлж яхад хараахан төвөгтэй за эргээд энийг эслээ дээшээ гараа явчих болно. Одоо энэ бүс дээр л бүх юм шийдэгдэх юу болно. Оройны хөдөлгөөнүүдийг бас харах хэрэгтэй тий. Энэ чинээс дээшээгээ гараа дахиад дээшээгээ хөдлөх үү? Энэ чинь ямар нэгэн байдлаар рейнжилж байгаа л доошоо ахаад унах уу гэдэг энэ хоёр бол яг энэ бүс хавьяас шийдэгдэх гэдэг шиг байна. Тэгэхээр магадгүй бүр энэ өнөөдөр 5 дахь өдөр бол сайхан absorb хийгээд зах зээлийнхаа ханшийг хараад за Jerome Powell-ыг солино гэсэн тэр үед зах зээл бас нэг сентиментал байдлаар хүлээж авна. Мөнгөний бодлогын хүүг одоо хурцтай бууруулах юм байна гэж хүлээж авна. За тэрэн дээр бол илүү маркет сэргэлттэй буцаад өсөх магадлал өндөртэй. Тэ? Компаниуд бол одоо юу гэдгийг те баг зээлтэй мөнгүүд илүү бас үр ашигтай байх боломжтой учраас тэрийг зах зээл бас эргээр хүлээж аваад стокийн зах зээл өнөөдөртөө бас эргээд өсөд гараад ирж магадгүй гэж тий. За энэ дээдлийн энэ чи таазалж ирсэн гол юу. За нөгөө нэг шөнийн earning season-ийн чинь хөдөлгөөн бол энэ эсэн шүү дээ. Яг 5 цагийн дараагаар орж ирж байгаа тий. Нөгөө нэг Magnificent 7-гийн чинь 3 нь усан тэрний хөдөлгөөнүүд бол энэ чинь ингэж савлж үүсээд яг 5 цагт мэдээлэл гаргадаг. Тэгээд доошо унгаад өсгөөд ингээд дууссан зүйл байгаа. Тэгээд энэний мэдээлэл нь маргааш нь өөрөө Нью-Йоркийн юм дээр бас илүү нөлөө орж ирж байгаа гэсэн үг. За ганцхан энэ earning season биш одоо тэр нөгөө нэг Trump хийж байгаа мэдээлэл бүх юм нийлээд энэ шийдвэрүүдийг гаргаад ороод ирлээ гэсэн үг гэж харж болох гэдэг. За тэгээд энэ бүс рүү одоо өссөн ч гэсэн хязгаарлалтаа өсч магадгүй энэ дундаас за хэдүүл анчнаас одоо яг юу болоод байна та харъя. За 5 минут дээр энэ уналтан донд үүссэн price action чинь өөрөө энийг дээшээ сэтэлж гаргахад ер нь бол хөдөлгөөн гаргаж чадаагүй. Баг зэрэг дээшээ liquidation хамж байгаа буцаад ороод ирсэн байна. За одооний бүсүүд ерөнхий гол ойлгомжтой энэ чинээс нэг осон гол агуулмж энэ дотор орж ирэх гэдэг нүг гэдэг дур зориглол байна. Гэхдээ энэ бол маш богинохон хугацаанд өчигдөр шөнөөс өнөөдөр ингээд бүтэн өдөрч болоогүй бүтц учраас харах хэрэгтэй нэг тийшээ өвчтэй энэ бүтц үүсгүүгээр бас сэтгэлээ явчихыг үгүйсэхгүй энэ дотор арилжаалаад явахыг үгүйсэхгүй энд үүсэж байгаа юмнуудаа харах хэрэгтэй хүчтэй хөдөлгөөнүүдэд дараа бол харьцангуй нэг бол доктортой болно. Тэгээ 3 л сценари болно ш. Нэг бол өргөжлүүлж унана. Нэг бол доктортой болдог. Нэг бол эсрэгээрээ буцаад pullback болоод буцаад тренд чиглээд уналтынхаа эсрэг буцаад тусаа явчихдаг. Тэгэхээр аль 3-ын нэг нь болно. Тэгэхээр бид нар алийг нь ч болохыг өөрчлөлж мэдэх 100% мэдэх боломжгүй учраас хаана ямар арилжааны сетап үүсэж ийн өөрөөсөө арилжааны арга барилаар сайхан шийдвэрүүдээ гаргаад оролдлогуудаа хийж үзэл явах нь бидний мөн чанар хийх ёстой зүйл чинь байдаг гэдгийг ахаад сануулъя. За олон тав юм лээ ярьчих шиг боллоо. Тэгээд асууж явах зүйл байвал тавтах юу бас чата бичээрэй те. Тэгээд market watch-ээр тавтахын арилжаанууд нь амжилт хүсье. Энэ хагас цааны market watch-оор уулзцгаая. Ерөнхийдөө хийгээд бичигдээд оруулчихна. За тэгээд амжилт сайхан амарцгаагаарай хагас цаанаар тавтахад бас болгоомжтой арилжаа эцгээрээ.